Сайн мэцгаано уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цикрум эхлэхэд бэлэн боллоо. 2013 оны 4 сарын 7-нд Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужийн Якима тойргийн цагдаагийн газарт нэгэн дуудлага иржээ. Дуудлага өгсөн хүн бол 31 настай Скот гэх хэрэгтэй. Тэрээр эхнэр Дезиригийн хамт амьдардаг байжээ. Скот гэрт эхнэр маань ганцаараа байгаа. Ямар нэгэн зүйл болсон бололтой шалгаад өгөөч гэж залхсан байна. Ингээд Якима тойргийн цагдаа нар хэсэг хугацааны дараа Скотын гэрийн гадаа ирэхэд Скот өөрөө аль хэдийн ирчихсэн байв. Уг нь Скот цагдаараа залгахдаа би одоо гэрлүүгээ явж гин. Эхнэрт маань ямар нэгэн зүйл тохиолдсон бололтой. Та бүхэн төрүүлж очоод шалгаж гаарай гэсэн боловч цагдаа нарыг очиход тэрээр байшингийнхаа урд төрүүлээд ирчихсэн байжээ. Тэрээр гэрийнхээ машины зам дээр нааш цаашаа олгичив. Уур амьсгал маш түгшүүртэй Скотын царайд цонхиж цайсан бөгөөд гартаа буу барьчихсан. Яг л гэрлүүгээ буутгах чам мэт онилжчихсан зогсчихсон. Цагдаа нар нөхцөл байдлыг маш аюултай гэж үзээд гүйж очин бууга буулгахыг шаардахад Скот цагдаагийн шаардлагыг үг дуугүй дагаж бууга хүлээлгэж өгсөн. Цагдаа нар тухайн үед яг юу болоод байгааг огт мдээгүй байсан тул эхлээд Скотыг цагдаагийн машинд суулгаж ингирийнхээ камерыг хасан харанхуй гэрлүү ороход Скотын эхнэр Дезири гэрийнхээ шалан дээр унчихсан байв. Тэрээр зөвхөн подволк дотор хувцастайгаа байсан бөгөөд биеийн тэр чихтэй хүрэн улаан өнгөтэй хаа сайгүй цус олсон байх бөгөөд толгойдоо 9 мм-ийн суманд оногдож аль хэдийн амьсгал хураасан байжээ. Мэдээж Скот хамгийн түрүүнд сэжиглэгдсэн тул цагдаа нар түүнийг хэлц рүү авч яван байцааж эхэлсэн. Скотын мэдүүлснээр хэрэг гарахын өмнөх өдөр буюу 2013 оны 4 сарын 6-нд Скотын нах зэгч нь гинэт өөдөлж оршуулгын ажилд оролцохоор гэрээсээ явсан байна. Уг нь өдөртөө багтаж оршуулганд очоод тэр шөндөө буцаж ирэх төлөвлөгөөтэй байсан ч маш их ядарч гадаач бороо их орж исэн тул эхнэрлүүгээ залгаад би өнөөдөр эндээ онцоод маргааш очие гэж хэлжээ. Тэд хүүхдгүй байсан тул Дезирэг гэртээ ганцаараа унахор болсон. Дараагийн өдөр буюу 4 сарын 7-ны өглөөнөөс эхлэн Скот маш завгүй байжээ. Төрөл төрөсөдтэйгөө өглөөний цай ууж үдээс хойш хүртэл юм ярьж суужгаад 4 сарын 30-ны үед гэрлүүгээ буюу Якимаар хөдөлсөн байна. Замдаа эхнэрээ зүгээр байгаа эсхийг мэдхээр залхсан боловч уцаа авсангүй. Хит хитэн удаа залгаад авахгүйсэн болохоор сэтгэл нь тавгуутаж эхэлжээ. Уцаа авахгүй байгаад нь санаа зовж ирснээс гадна хэрэг гарахаас ердөө 2 хоногийн өмнө 4 сарын 5-нд тэдний тулгаа орсон. Хин нэгэн арын алганы шилийг хаглан тотгошоо нэвтэрч iPad болон зөөврийн компьютерыг нь хулгайлсан. Өмнө нь хизээж ийм зүйл болж байгаагүй тул хоёулахнаа амьдардаг хосод маш амар санагджээ. Тиймээс Скот тэр даруй панер худалдаж аваад арын алганы хагарсан шилийг таглаж гэртээ тохиоллын систем суйрлуулсан байна. Тэрхүү систем нь урд хаалга, цонх эсвэл гаражны хаалга нэгдэх үед гар утсанд нь мэдэгдэл ирдэг. Үүнийг суулгачаад Скот энэ зэрэгтэй байхад Дезирийг ганцаараа айх гунтаж чадна гэж боджээ. Түүнчлэн гэрт нь буу байсан бөгөөд Дезирич буугаар буудаж чаддаг. Бас Эйда гэдэг тэжээвэр нохоонч хамт байсан гин. Ингээд маргааш нь нах зэгч нь өөд болсон тул оршуулганд нь явж тэндээ хонжоох үед нь буюу шөнийн 3 цаг 24 минутанд Скотын гар утсанд урд хаалга нэгдлээ гэсэн тохиолдол иржээ. Дахин 3 минутын дараа 3 цаг 27 минутанд 2 дахь тохиолдол урд хаалга нэгдлээ. Дахиад 1 минутын дараа буюу 3 цаг 28 минутанд урд хаалга нэгдлээ гэж дараалал ирсэн байна. Эхнэр нь гэртээ ганцаараа шүн дунд хаалга нэгдсэн бол шууд эхнэрлүүгээ залгаж зүгээр эсгийг нь асуух ёстой байтал Скот тгээгүй. Зүрмэглэжсэн болохоор нохой л хаалга шүргчиж эсвэл тохиол буруу ажиллаж гэж бодоод буцаад унтсан гин. Ингээд өглөөс ирээд ч эхнэрлүүгээ огт залгаагүй байжгаад үдээс хойш 5:30 үед гэрлүүгээ харих зандаа залгахад утсаа аваагүй учраас машин барьж явахдаа сандарч цагдаа руу эхнэр маань зүгээр байгаа эсгийг шалгаад өгөөч гэж дуудлага өгчээ. Гэвч үүнээс ч илүү ачирхалтай зүйл байгаа. Скот цагдаанараас түрүүлж гэрийнхээ гадаа ирсэн мөртлөө гэрлүүгээ ороогүй. Эхнэр нь аюулд ороод ийн гэж утсан бол шууд гүйж ороод эхнэр нь хоёроо зүгээр эсгийг шалгах ёстой байхад Скот зүгээр л гадаа цагдаа нарыг хүлээгээд зогсож исэн гин. Тэг зураа цагдаа руу дахин залгаж хин нэгэн арын алгаар орсон болтой гэж дуудлага өгчээ. Гартаа буу барьсан мөртлөө. Уг нь Скот цэргийн алба хааж исэн. Галц зэвсэгтэй маш сайн харцдаг мэрэгжилтэн байв. 196 см өндөртэй жинэн 100 кг давсан. Маш чирэг биетэй эрэхтэй. Дээрэмчин байсан ч гартаа буутай болохоор өөрийгөө болон гэр бүлээ бүрэн хамгаалж чадах байлаа. Удалгүй байцаалтын явцад түүний мэдүүлэг өөрчлөгдөж эхлэв. Скот анх оршуулганд очиод ядарсандаа хамаатныхаа гэрт хонсон гэж хэлсэн. Цагдаа нар мэдээж түүний эцэг эхийнх нь эсвэл хамаатных нь гэр байх гэж утсан ч найзындаа хонсон гэж хэлжээ. Надтай болон эхнэртэй маань хамт ажилладаг хоёулаа мэддэг найзынхаа гэрт хонсон гэв. Цагдаа нар нэрийг нь асуухад Пейж гэж хариулсан. Эмэгтэй хүн гэхээр гэрэлсэн эрэхтэй эмэгтэй найзынхаа гэрт хонсон гэсэн үг. Цагдаа нар эхнэр чинь таныг Пейж гэх эмэгтэйн гэрт хонох гэж байгааг мэдчихсэн үү гэж асуухад үгүй заавал хэлэх шаардлагатай гэж бодоогүй гэж хариулсан байна. Тэгвэл Скот болон Пейж нар ямар харилцаатай байсан юм бол өнөөдрийн иргэн хохирогч Дезирийн 1982 оны 8 сард төрсөн. Вашингтон мужийн Гранд тойрогт эцэг их эрэгтэй дүүгийнхээ хамт өсөж торинжээ.
Дезири багасаа л маш цоглог нийтж хошин шогийн мэдрэмж өндөртэй хөвгтэй. Мөн баг зэрэг дайчин, иршүү талтай байсан нь түүний аав хуучин машины хорхоотон байсантай холбоотой. Багасаа л аавыгаа крашнд ямар нэгэн машин, мотоцикл засаж байгааг нь харж аавыгаа даган мотоциклоор зугаалж өсчээ. Насан туршныхээ дараа Дезири Харли Дэвидсон мотоцикл ундаг болсон байна. Гэвч түүнийг 12 настай байхад аав нь өөдөлж хэсэг хугацаанд гүн уу гашууд авцсанж ээж Кони, дүү Кэси нартайгаа бие биенээ дэмжиж амьдарсаар. Ингээд Дезирийг 16 настай байхад түүний хувь тавиланг өөрчлөх хэрэгтэй гарч ирсэн нь сургуулийнх нь Скот Сэнфорд байлаа. Скот Дезиригээс нэг ах бөгөөд зан араншингийн хувьд Дезиригээс ч илүү хөгжилтэй цоглог нэг юм байв. Ангидаа айлаалагч гэж дуудагддаг, бүхий л үдшилтэд алхасгүй оролцдог, маш нээлттэй, хүмүүсийг хөгжөөж чаддаг залуу байжээ. Дезири түүний энэ байдалд татагдаж биеийн залуутай хамт байвал насан туршдаа аз жаргалтай амьдрах байх гэж боджээ. Тэд үерхсээр сургуулаа төгсөөд 2003 оны 11 сард гэрэлсэн. Тухайн үед Скот 22 настай, Дезири 21 настай. Гэвч тэдний бал сарын өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Гэрлээд ердөө хэдхэн хоногийн дараа Скот цэргийн томилтоор Ирак руу явжээ. Залуу осууд амьддаа хагцж байгаа мэт салсан ч цэргийн тушаалтвал яах ч арга байсангүй. Тэр хооронд Дезири Төв Вашингтоны их сургуульд боловсрол судлалын бакалаврын зэрэг хамгаалжээ. Тэгээд бага насны мөрөөдлөөс урлагийн багш болж нэгэн дунд сургуульд ажилладаг. Тэрээр ажилдаа маш хайртай, сурагчдтай ч нэр хүндтэй, эрч хүчээр дүүрэн багш байлаа. Дезиригийн хамгийн гайхалтай тал нь өдрөн сурагчдтай ийлдэг, халамжтай багш байсан мөртлөө шөнө нь Харли Дэвидсноо хөлөглөн тавьдаг байсан. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр Скот Ирак руу 2 удаа томилогдож, нэг мэтгэд 8 жил харавсан сум шиг өнгөрчээ. 2010 онд Скот Вашингтонд буцаж ирсэн. Тухайн үед аль хэдийн зэрэгээс салгагдсан байсан тул хуваараа мужааны бизнес эхлүүлжээ. Энэ үеэр тэд Вашингтон мужийн Якима тойргийн захад хувийн сууц худалдаж авсан. Тэр хавийн байшингууд хоорондоо зайтай байдаг. Нэг байшин өнгөрөөд бараг 100 м орчим явхаар дахиад нэг байшин гарч ирдэг. Тийм нам гүм анир чимээгүй газарт байшин худалдаж авсан байна. Дезиригийн ээж Конигийн хэлснээр охин тухайн үед үнэхээр аз жаргалтай байсан гэд. Хосуудын хооронд ямар ч асуудал байгаагүй. Ажил төрлөнч бүтэмжтэй байшин худалдаж авсан. Одоо нөхрөөсөө олдох шаардлагагүй болсон гэд тэднийг сайхан амьдарч гин гэж бодож байтал шинэ байшиндаа нүүж ирээд ердөө 6 сарын дараа Дезири амнасаа алдсан. Тэрээр үүр шөнөөр гэртээ бодулж нас орсон бөгөөд дөнгөж 31 настай байлаа. Цагдаа нар Скотыг байцаах өрөөнд суулгаад үргэлжлүүлэн асуухад сэжигтэй зүйлс араасаа гарч ирсээрээ. Хамгийн ажиргалтай нь Скот байцаалтын өрөөнд байхдаа тасралтгүй ганцаараа шивнэж ярьсаар байсан. Эхнэрийнхаа тухай битгий бод. Огт бодож болохгүй. Зүгээрдээ тайвшир. Цагдаа нар ярьж гин одоо болно гэх мэтэр. Эхнэр нь нас орчаад байхад ердийн хүмүүс шиг гашуудах, уйлах, сандарч твдэх зүйл байсангүй. Харин ч Скотын толгойд яаж байцаалт өгөх вэ? Ямар асуултанд яаж бэлдэх вэ? Би зүгээр өнгөрөх болно. Аюулгүй мултрна гэсэн бодлол эргэлдэж өөртөө тарин уншиж байгаа мэт. Түүний энэ байдлыг харсан мөрдөгч Майкл Скотыг аль хэдийнэ гинт хэрэгтэн гэж сэжиглэж түүнээс чи цагдаа нарыг ирэхээс өмнө гэрийнхээ гадаа ирсэн байсан мөртлөө яагаад төрүүлж ороод эхнэрээ шалгаагүй юм бэ? Чи ийм том биетэй чирэг залуу байна гэхэд Скот би хайсандаа ороогүй юм бишээ. Тэнд маш олон төрлийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болох байсан учраас тэр гэв. Мөрдөгч Майкл үнийг хэлэхэд хэрвээ дотор дээрэмчин байсан бол айж болно. Гэхдээ дотор чиний эхнэр байгаа. Чи эхнэрээ тэнд ганцааранг нь үлдээгээд хүмүүстэй тэмцэлж яхад нь зүгээр хайсан гэсэн үг гэхэд Скот би байшин дотор хэн нэгэн байгаа ах гэж айсандаа ороогүй юм бишээ гэжээ. Цагдаа нар түүнийг дээрэмчнээс айсандаа ороогүй гэж утсан ч үгүй гэсэн болохоор эхнэртэй юу тохиолдсныг харахаас айсан уу гэж асуухад Скот тийм гэж хариулжээ. Яг энэ мөчөд мөрдөгч Майкл энэ залуулж ихэнх хэрэгтэн байна гэж бүрэн итгэсэн гэдэг. Мөн Скот оршуулганд оролцоод эмэгтэй найз Пэжийнхээ гэрт тонсон гэж мэдүүлсэн. Ер нь хүн амны эрг гарахад цагдаа нар хамгийн түрүүнд тохирогчийн гэр бүлийн хүмүүсийг шалгадаг бөгөөд ялангуяа гэр бүлээс гадуур харилцаа байгаа эсхийг заавал тодруулдаг. Учир нь энэ нь хэрэг үлдэх маш том сэтэл болдог байна. Майкл та хоёр ямар харилцаатай юм бэ? Пэжтэй ямар холбоотой вэ? Тэр шөнө хамт унтсан уу гэж асуухад Скот үгүй бид зүгээр л найзууд. Би тэр шөнө Пэжийн гэрийн буудан дээр унтсан гэж зүтгэсэн. Гэвч сүүлд нь Пэж хэвлэл мэдээллийнхэн өгсөн ярилцлаганда тэр манайд ирэх болгондоо үргэлж миний орон дээр надтай хамт унтдаг байсан гэж хэлсэн тул Скот Пэж хоёр нууц амрын харилцаатай байсан нь тодорхойлжээ. Тэгвэл энэ осын амьдралд яг юу тохиолдоод байсан бэ? Үнэн дээр Дезири Скот хоёрын гэрэлтэнд нилээдгүй ан цав үүссэн байв. Скот 2010 онд цэргийн томилтоос буцаж ирсний дараа түүний зан араншин бүр мөсөө өөрчлөгдсөн. Өмнө нь дандаа инээж авдаг хошигнох туртай цоглог хүн байсан бол Иракаас ирснийхээ дараа сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь эрс цөөрч Дезиритэй өмнөхшгөө хөгжилтэй байж чадхаа болжээ. Үнэн дээр Скотыг Иракт байх хугацаанд Дезири ч мөн араар нь тавьж исэн бөгөөд үүнийг найзуудтай ярьж исэн гэн. Гэхдээ Дезири нэг л өдөр ухаан орж ингэж авах юм бол том асуудал үүсч салж магадгүй гэж айсандаа Скотод бүх үннийг илэн талангүй хэлжээжээ.
Мэдээж үүнээс олж хосуудын дунд үл ойлголцол маргаан үүссэн ч тэд салахгүйгээр харилцаагаа засахаар хичээжээ. Гэтэл 2011 оны 2 сард Скот өөр эмэгтэйтэй орооцолтжээ. Тэр нь Пэйж. Тухайн үед Пэйж 21 настай буюу Скотоос 7 насаар дүү байлаа. Тэрээр Скотийнхоос машинаар 1 цаг хагасын зайд орчих Моз Лейк хэмээх газарт амьдардаг. Хүнсний үйлдвэрт ажилладаг өрх толгойс их байжээ. Тэдний хэлснээр анхнаасаа нууц амргийн харилцаа байгаагүй гинэ. Пэйж Скот ах надтай танилцахдаа би гэрэлсэн. Гэхдээ одоо эхнэрээсээ тустай амьдарч байгаа гэж хэлсэн гэдэг. Пэйж ч тухайн үед нэг их зүйл бодолгүй 5 сар орчим зүгээр л найзуудын харилцаатай байжгаад дараа нь Скот түнд үнэнээ хэлж тэд ямар нэгэн гимшилгүйгээр бэлгийн харьцаанд орж эхэлжээ. Пэйжийн хувьд Скотыг ноцтой хүлээж аваагүй бөгөөд би түүнтэй шууд гэрлэх эсвэл түүнийг эхнэрээсээ салж над дээр ихийг хүсээгүй. Зүгээр л дотны харилцаанд ороход таалагддаг байсан гэжээ. Ингээд хэдэн сарын дараа Скот Пэйжэд "Чи манай эхнэр Дезирэтэй яриасаа нийлэх бах. Уулзаж үзэхгүй" гэж санал болгоход Пэйж ямар ч түүртэх зүйлгүйгээр нууц хамрагийнхаа эхнэртэй уулзахыг зөвшөөрч гуруулаа уулзсан байна. Скот эхнэр Дезирэтэй Пэйжийг танилцуулахдаа "Манай найзын найз охин. Та хоёр найзлал зүгээр ах" гэж хуурчээ. Дезирэ зүгээр шинэ найзтай боллоо гэж бодон Пэйжэд маш сайн ханддаг байв. Өөрийнхөө нууц хамрагийг эхнэртэйгээ танилцуулж нөгөө эмэгтэйн уулзахыг зөвшөөрч байгаа нь ердийн бус. Магадгүй маш их эрсдэлтэй зүйлээс таашаал авах гэсэн оролдлого ч үйж болно. Ямар ч тач тэд гуруулаа хоолнд орж кино үзэж цагийг хамт өнгөрөөдөг болжээ. Тухайн үед Пэйж мансууруулах бодис хэрэглэдэг байсан бөгөөд энэ бас түүнийг донтолтоосоо салахад нь тусалж исэн тул Пэйж тэдэнд маш их талархдаг байсан гэнэ. 2011 оны сүүлчээр тэд улам дотносож Пэйж бараг л энэ хосын гэртээ амьдрах шаардлагатай болжээ. Тэрээр гэртээ харьхаа болж тэдний унтлагын өрөөний орон дээр унтдаг болсон байна. Энэ нь яг л замраагүй кино шиг сонсогдохч Пэйж Скоттой хоёулахнаа биш харин Дезирэтэй хамт гуруулаа нэг орон дээр унтдаг гэжээ. Тэдний унтлагын өрөөнд King size хэмжээтэй том ор байсан бөгөөд эхэндээ Дезирэ голт нь хоёр талд нь Скот Пэйж нар унтдаг байснаа явандаа Скот голт нь орж хоёр талдаа хоёр эмэгтэй унтуулдаг болсон байна. Мэдээж энэ бол зөвхөн Скот Пэйж хоёрын мэдүүлэг тул 100% итгэх аргагүй. Тэр тусмаа мансууруулах бодис хэрэглэдэг байсан үнийг. Гэвч тэдний урт хугацааны ярилцлага байцаалтыг үзэхэд маш нарийн деталь хэсгүүдийг ярьжсэн тул олон амрагтай байх харилцааг таашаадаг байсан байж магадгүй. Пэйжийн хэлснээр тэд нээлттэй харилцаатай байсан гинэ. Энэ нь хосууд бие биенээсээ нуулгүй 3 дахь 4 дахь хүнтэй бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрдөг амьдралын маяг бөгөөд дэлхийд даяар ийм тохиолдол цөөнгүй байдаг. Скот ч байцаалтын өрөөнд цагдаа нар түүнээс Пэйжтэй ямар холбоотойг нь шахаж асуухад ижил зүйл ярьжээ. Тэрээр уг нь Дезирэ үнийг хүнд ч битгий хэлээрэй гэсэн. Үнэн дээр Дезирэ Пэйж хоёр бие биетэй хайртай байсан гэв. Мөрдөн байцаах баг Пэйж Скот хоёроос энэ харилцааг хэр удаан үргэлжилсэнийг асуухад ойролцоогоор 7 сарын өмнө дууссан. Дезирэ дахиж ийм зүйл хиймээргүй байна. Одоо болъё гэсэн тул Скот ч зөвшөөрч болсон гэжээ. Гэвч үнэндээ үүний дараа ч Скот Пэйж хоёр нууцаар уулзчихсан бөгөөд Дезирийг нас барахын өмнөх өдөр хүртэл хамт байсан нь тогтоогдожээ. Өөрөөр хэлэх юм бол Дезирийг татгалцсны дараа нөгөө хоёр нь Артур нь нууцаар уулзчихсан. Цагдаа нар зөвхөн тэр хоёрын үгэнд итгэж болохгүй байсан тул Дезирэгийн найз нөхөд гэр бүлийнхнээс нь тэднийг ийм харилцаатай байсан эсэхийг тодруулахад ойр дотных нь хүмүүс бүгд үүнийг эрс үгүйсгсэн. Дезирэ хизээч тийм харилцаа хүлээн зөвшөөрөх хүн биш. Найзуудтай ч нээлттэй харилцааны талаар хизээч ярьж сонирхож байгаагүй гэдгийг баталжээ. Эцэст нь Скот сэжиг төрүүлсэн хэвээр олон асуултыг ардаа үлдэн цагдаагийн хэлцээс суллагцсан. Учир нь түүнийг шууд баривчлах хөдөлгөшгүй баримт тухайн үед байгаагүй бөгөөд хэрэг гарах үед өөр газар байсан гэх нотлохоо байсан. Хэрэг гарсан цаг нь шөнийн 3 цаг 30 минутын орчимд буюу Скотийн утсанд урд хаалга нэгдлээ гэсэн тохиолдол ирсэн тэр үе байлаа. Тохиолдол ирсэн цагт Скот өөр бүс нутагт байсан бөгөөд гэртээ байгаагүй нь үнэн байв. Мэдээж тухайн үед Пэйжийн гэрт байсан гэж мэдүүлсэн ч гар утсныхан дохио гэрийнх нь ойролцоо биш байгааг заажила. Түүнчлэн хэргийн газраас бодит нотлох баримтууд ч олцсон байдаг. Дезирэгийн хумсны завсраас нэгэн үл таних эрэгтэй хүний ДНХ олцсон. Хумсны завсар үлдсэн ДНХ нь хохирогч, дээрэмч, эсвэл хаалтагчтай тэмцэлдэж эсэргүүцэл үзүүлэх явцад үлдсэн байх магадлал маш өндөр тул үнийг жинхэнэ эрх нэх гэж үздэг. Ямар ч тач үл мэдэгдэх эрэгтэй ДНХ-ээс гадна зочны өрөөний шалан дээр цус болсон гутлын мөр үлдсэн байв. Гэвч эдгээр бүгдээрээ Скотийнхтэй таараагүй бөгөөд хэн болох нь тогтоогдоогүй эрэгтэй хүнийх байсан учраас цагдаа нар хамгийн түрүүнд энэ нууцлаг эрэгтэйг олж тогтоох шаардлагатай болжээ. Ийхүү Скот суллагцнаас хойш удалгүй Дезирэгийн оршуулгын ёслол дээр ирсэн байна. Тэр үед ч мөрдөн байцаах баг Скотыг алхам тутамд нь анхааралтай ажиглажээ. Сүмд оршуулгын цуглаан болж байгаа үеэр Скот хэсэг хугацаанд гадаа гарч тамхи татан гар утсаа оролдож гинэд чанга нээж эхэлсэн байна. Өөрийнх нь нас барсан тэр тусмаа бусдын гарт зэрлэгээр алагдсан эхнэрийнх нь оршуулга болж байхад дундуур нь гарч ирээд утсаа харан инээ зогсох нь үнэхээр сэжигтэй. Бүр хачирхалтай нь хэдхэн хоногийн дараа тэрээр өөр нэг эмэгтэйтэй болцож авах нь харагджээ. Пэйж ч биш бүр танихгүй өөр эмэгтэйтэй. Эхнэрээ өнгөрөөд хэдхэн хон жоход тэгээд өөрөө хамгийн том сэжигтэн болоод шалгагдж байгаа мэдсээрэж ийм үйлдэл гаргаж байгаа нь маш тэнэг бөгөөд ойлгомжгүй байлаа.
Гэтэл Мөрдөн Майцаах багт нэг нь нэрийн нууцлсан иргэнээс дуудлага иржээ. Уцаар залгсан мөрдөгчөд хандан Скотти уулзж исэн Пэйж жирэмсэн болчихсон. Тэр хүүхэд гарцаагүй Скоттих гэж мэдээллээ. Цагдаа нар ингээд хэргийн сэтэл олдлоо гэж бодсон. Хэрвээ Дезири амьд байхдаа Пэйжийг жирэмсэн болсныг мэдсэн бол юу болох вэ? Гарцаагүй нөхрийнхөө хүүхэд гэдгийг гадарлаж салахыг шаардах. Эсвэл үүнээс олж маргаан үсэж улмаар хүчрхийлэл төрсэн байж болно. Нөгөөтэйгөр Дезири үнийг мдээгүй байлаач Скотт өөрөө сандарсан байх боломжтой. Пэйж жирэмсэн болсныг их нэртэй хэлж баригдажснаас зүгээр л их нэрээ байхгүй болгочих юм бол амар гэж шийдсэн байх магадлалтай. Бодит амьдрал дээр ийм төрлийн сэдэлтэй хүн амин эргүүд цөөнгөө гардаг. Мөрдөгчд энэ мэдээллийг аваад Скотт, Дезири, Пэйж нарын харилцааг суураар нь дахин нягталж наривчлан ухаар шийджээ. Тэд хамгийн түрүүнд Дезирийг амь насаа алдахаас өмнө 1 жилийн хугацаанд хийсэн дуудлагын түүх болон мессежнүүдийг бүгдийг нь шүүж үзв. Шүүлтээр тэднийг нээлттэй харилцаатай байсан гэх ямар ч уул мөр мессежнээс олдоогүй. Харин Дезиригээс Пэйж рүү илгээсэн мессежнүүд донд "Чи бол миний цорын ганц найз, хамгийн дотны эмэгтэй найз. Пэйж, би чамтай танилцсандаа маш их баяртай. Би бусад хүмүүсээс илүү чамд л хамгийн илэн далангүй байж чаддаг" гэх мессежнүүд байсан. Мессежийг харуул тэдний харилцаа үнэхээр дотно байсан юм шиг харагдана. Гэхдээ үүнийг бэлгийн чиг хандлагатай дотносол гэж хэлэхэд хэцүү байв. Гэвч хэдэн сарын дараа илгээсэн мессежнүүдэд тэдний харилцааны уур амьсгал 180 градус өөрчлөгдсөн байлаа. Дезири, Пэйж, үнийг хэлэхэд надад үнэхээр хэцүү байна. Би үргэлж ганцаараа хаягдаад байгаа мэт санагдах боллоо. Чи болон миний нөхөр хоёрын харилцаа нэг л буруу тийшээ яваадах шиг байна. Манай гэрт үргэлж ирэх чинь надад тухгүй байна гэхэд хариуд нь Пэйж, "Эн чинь чиний гэрэлтийн амьдрал асуудалтай байна" гэсэн үг гэж хариулсан байв. Хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнөх мессежнүүд бүр ч ширүүн болжээ. Дезири, "Та хоёрын хамт унтж байгаа чинь надад үнэхээр тухгүй байна" гэхэд Пэйж хариуд нь "Скотт бит хоёр унтдаг харилцаатай биш. Тийм зүйл байх боломжгүй" гэж үгүйсгэжээ. Зарим мессежн дээр Пэйж бүр улаан цайн дайрч маш дайсагнсан өнгөөр "Дезири, хэрвээ чи өгчих юм бол дараагийн сонголтод би явах болно. Чиний оронд Скоттод ихнэр хэрэгтэй болвол тэр нь би явах болно" гэх мэтээр бичжээ. Дезири жуурлаж "Пэйж, зөөлөн хэлж хахад миний гэрээс зайл. Миний гэр бүлээс хол бай" гэхэд Пэйж "Би эртнээс чамайг үгүй хийх хүсдэг байсан" гэж хариулсан байлаа. Мөрдөн Майцаах баг энэ бүх мессежнүүдийг баримтжуулж авсан. Хин нэгнийг үгүй хийх хүсэж байна. Чи өхвөл би жинхэнэ ихнэр нь болно гэж ил тод бичижсэн Пэйж энергийн хамгийн том сэжигтэн болохоос өөр аргагүй. Тэрээр маш тодорхой хэрэг үйлдэх сэдэлтэй байлаа. Гэтэл Пэйж анх цагдаа нарт Дезири дургуйцаад байсан болохоор би Скотттой уулзах байсан гэж худлаа хэлсэн. Скотт ч муу адил бидний харилцаа нууц амрагийнх биш. Бид гуруулаа бие биедээ хайртай байсан гэж мэдүүлжсэн ч Дезиригийн мессежнүүдийг зөвхөд нөхцөл байдал огт өөрөв. Дезири энэ харилцаанаас олж маш тухгүй байдалд орж амь насаа алдахаас хэдхэн 7 хоногийн өмнө ч тэднээс харилцаагаа нэн даруй зэгцлэхийг хатуу шаарджээ. Ийхүү тэр хоёрын мэдүүлэг худлаа хайсан нь илрв. Гэвч цагдаа нарын хувьд зөвхөн энэ мессежнүүдийг үндэслэн Скотт, Пэйж хоёр үгсэн хуйлтаж Дезирийг алсан гэж шууд дүгнэж баривчлах нотлох баримт тутмаг байлаа. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр Пэйж хүүхдэд төрүүлсэн боловч энд нэг эргэлт гарсан нь хүүхэд Скоттих биш байж таарав. Пэйж өөрөө ч жирэмсэн байхдаа Скоттын хүүхэд гэж бодож байсан ч шинжилгээгээр түүний хуучин найз залуугийн хүүхэд болох нь тогтоогдожээ. Цаг хугацааны эсээр Дезири нас барснаас хойш 1 жил өнгөрөв. Хэрэг шийдэгдэхгүй явсаар бараг л мартагдах шатанд орж итэл хэрэг гарснаас хойш 1 жил 2 сарын дараа Якимагийн цагдаагийн газарт нэгэн дууд шуудангийн мэдээлэл иржээ. Мөрдөгчдөө шууд яриагүйч нэг эмэгтэй дууд шуудан дээр "Би жилийн өмнө Дезири Стэнфордыг алсан эрэгтнийг мэдж байгаа. Тэр эрэгтэй нэрийг Марти Кресмер гэдэг гэжээ." Мөрдөн Майцаах баг өмнө нь хизээд сонсож байгаагүй цоо шин нэр гарч ирлээ. Тэгвэл энэ мэдээллийг өгсөн эмэгтэй хэн бэ? Цагдаа нар дуудлага ирсэн дугаарыг мөрдөж хэн болохыг нь тогтооход тэр хүн нь Пэйж Блейз гэж тарлаа. Тэр үеэс хойш аль хэдийн 1 жил өнгөрч Пэйж цагдаа нартай ямар ч холбоогүй, чимээгүй амьдарч байсан бөгөөд зөвхөн сэжиглэгдэх хэмжээнд л байсан. Гэтэл гинэд цагдаа руу залгаж алуурчныг мэднэ гэж хэлсэн. 2014 оны 7 сарын 30-нд Мөрдөн Майцаах баг Пэйжийг дахин дуудаж "Марти гэж хэн бэ? Яагаад түүнийг алуурчин гэж хэлэх болов?" Анхнаас нь бүгдийг нь ярьж өг гэж хахад Пэйж хүнсний үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд Марти тентгийн багийн ахлах байжээ. Гэвч Пэйжийн хэлснээр Марти түнд ухаангүй дурлаж араас нь тасралтгүй дагаж бараг л донтолтын хэмжээнд хайрладаг байсан гин. Марти өөрөө Бет гэдэг эмэгтэйтэй гэрэлсэн. Тэд танилцах аппликейшнаар танилцсан бөгөөд Бетийн хэлснээр Марти маш халамжтай, машины алга нээж өгдөг, ресторан цуудлыг нь төхүүлж өгдөг соёлтой ирээжээ. Бет өмнө нь амьдрал зохиож исэн нэг хүүтэй бөгөөд Марти хүүт нь маш сайн ханддаг байсан тул тэд танилцаад ердөө 4 сарын дотор хурмаа хийсэн байна. Гэвч Марти Пэйжэд тэгж их хайртай, донцсон байсан мөртлөө гинэд өөр хүнтэй гэрэлсэн гэдэг нь боломжтой юм болов. Пэйжийн тайлбарласнаар Марти надад маш их хайртай байсан ч бид зүгээр л найзууд байсан гэжээ. Гэвч зүгээр найзууд байсан мөртлөө Пэйжийг мөнгөгүй болох үед Марти түнд амжиргааны мөнгө зээлүүлж, машины даатгалыг нь төлж өгч, хамт дэлгүүр хэсэж, ачаа барааг нь зөөж өгдөг байсан.
Яг л аав шиг нь Пэжийг маш сайн халамжилдаг байсан гинэ. Зүгээр л нэг найзын харилцаатай мөртлөө машины даатгалыг нь төлж өгнө гэж байх уу? Пэжийг ажиглаад хахад уулзсан 90 болгоныхоо эхнэрийг зовоох, тамлах дуртай нэг юм харагдчихэв. Ийм нөхцөлд Марти Бэдтэй хурмаа ихээр болоход Пэж ирж хүргэний талын гэрч болжээ. Барууны соёлд нөхрийн гэрчийг ихвчлэн эрэгтэй найзууд, сүйд бүсгүйн гэрчийг эмэгтэй найзууд нь хийдэгч хүүст харгалзахгүй байх тохиолдол байдаг. Гэвч Мартигийн гэрчээр Пэж гэдэг өрх толгойсон ганц бие эмэгтэйг зогтно гэхэд сүйд бүсгүй Бэдэд маш тухгүй санагджээ. Ямар ч тач Пэж хурим болохоос өмнө өөрөө гэрлэх гэж байгаа мэт маш их хөөрч би ямар даашин зөмсөх вэ? Үсээ ямар өнгөөр будах вэ? Нүүр бодолтой хаана нийлэх вэ? Мартитэй зогцож харагдах хэрэгтэй гэх мэтээр сүйд бүсгүй шиг ашигладаг. Дараа нь жинхэнэ сүйд бүсгүй Бэд өөрийн таашинзыг сонгохоос гадна Пэжийн өмсөх таашинзны өнгө төрхийг давхцуулахгүй тулд давхар санаа зовох хэрэгтэй болсон байна. Бэд Пэжтэй анх удаа хурмын танхимд нүүр тулж уулзсан гэдэг. Бэд Пэжийг харах мөчтөл түүнд маш тогтворгүй түгшүүртэй мэдрэмж төрсөн байна. Гэвч хүлээж ийсэнчлэн хурмын дараа тэрээр нөхөр Марти болон Пэж хоёрын харилцааг тодорхой хэмжээнд гадралж эхэлжээ. Миний нөхөр тэр эмэгтэй амжиргааны мөнгөг өгч даатгалыг нь төлж бүр хаяа жолооч нь хүртэл хийж өгдөг байхад энийг найзуудын харилцаа гэхүү гэж бухимдажсэн. Үүнээс гадна Пэж шинхэн сүйд бүсгүй Бэдийг үргэлж басамжилж өдөө хатгсан үг унгаж явдаг байжээ. Тэр байтугай Бэдийн найзад би хүссэн цагтаа л Мартиг өөрийн болгож булааж авч чадна гэж хэлсэн байдаг. Эдгээр яриа Бэдийн чихэнд хүрэх тусам Пэжийг улам үзий ядах болсон байна. Хожим нь Пэжээс мөртөгчөд чи яагаад дандаа гэрэлсэн асуудын дундуурж амьдралыг нь үүмүүлээд идэм бэ? Одоогийн Скот Дезире хоёрч тэр өмнөх Марти Бэд хоёрын дундуурч тэр яг ижлэхүү үйлдэлүүд гаргасан байна гэж асуухад Пэж найзууд ахад тийм зүйл байж болно үсттэй. Эрэгтэй хүн гэрэлсэн ч нартай тогтоосон нөхөрлөлөө хайж болохгүй. Би тэдэнтэй хамгийн түрүүнд танилцаж найзасан. Марти өөрөө над руу зүтгэж би чиний төлөө юу ч хийхэд бэлэн гэж үргэлж хэлдэг байсан. Надад сайн байсан болохоор нь би тэр халамжийг нь хүлээж авсан гэж мэдүүлсэн байна. Юутай ч Марти Бэд хоёрын амьдралд хутгалжсэн энэ явдал нь Скоттой танилцахаас өмнө болсон эргөө. Ингэж авсаар Пэж дараагийн шинэ гэрэлсэн найзаа олсон нь Скот байсан бөгөөд улмаар жирэмсэн болжээ. Өмнө нь хэлсэнчлэн хүүхэд Скотийнх биш, Мартигийнх ч биш, бүр өөр 3 дахь эрэгтэй хүнийх байж таарсан. Тэгэхээр нэгэн зэрэг Скот, Марти болон хуучин найз залуугээд хамгийн багадаа 3 эрэгтэйтэй зэрэг холбоотой байсан нь ил болж байна. Пэж жирэмсэн болсноо өөрийн хамгийн дотны найз гэгдэх Мартид хамгийн түрүүнд хэлжээ. Хүүхдийн аав Скот ах магадaltaй. Хэрвээ Дезире миний жирэмсэн болсныг мэдвэл том асуудал үүсч миний амьдрал сүрнэ гэж сандарчээ. Тухайн үед Пэж өөрөө ч хүүхдээ Скотийнх гэж чин сэтгэлээс итгэжсэн гин. Энэ яриа Дезирийг алагдахаас ердөө 3-7 хоногийн өмнө Марти Пэж хоёрын дунд өрнжээ. Тэр үед Марти түүнийг чин сэтгэлээсээ тайвшруулж асуудалгүй бүх зүйл сайнаар иргэнэ гэж хэлээд өнгөрсөн ч удалгүй Дезире зэрлэгээр алагдсан байна. Пэж хэлснээр тэрээр тухайн үед юу болсныг гадарлаагүй гинэ. Гэтэл хэрэг гарснаас хойш бүтэн 1 жилийн дараа Марти түүнд нөгөө чиний хэлээдсэн том асуудлыг би зохицуулчихсан гэж хэрэгээ үлээсэн байна. Үүнийг сонсоод Пэж маш их цочирсан бөгөөд одоо л бүх зүйл тодорхой болж эвлүүлдэг тоглоом шиг нийлж байна. Намайг Дезирегийн талаар гомдлсны дараа тэр өгсөн. Марти түүнийг алжээ гэдгийг ухаарсан гин. Түүнчлэн Марти энэ нэргийг хүлээх үед Скот Пэж хоёрын харилцаа аль хэдийнэ хөрчихсөн байв. Учир нь Скот өөр шинэ эмэгтэйтэй болж маш завгүй гүйжээжээ. Тэр үед Марти Пэжд хандан Скот өөр эмэгтэйтэй уулзаад байгаа мó? Би тэр эмэгтэйг ч гэсэн чиний өмнөөс зохицуулаад өгч чадъя шүү гэж дахин аллах үйлдэлийг санал болгосон байна. Пэж энэ бүхнийг цагдаа нарт нэг нэгэнгүү мэдүүлжээ. Түүний хэлж байгаагаар Дезирийг алсан жинхэнэ алуурчин бол Марти. Гэвч энд нэг зүйл бодох хэрэгтэй. Марти яагаад зүгээр нэг ажлын газрын найз эмэгтэйгийнхээ төлөө өөрийн амьдралаа дэнчин тавьж хүний амь хүнэг болсон бол цааш нь Пэж хэрэг гардаг өдрийн талаар мөрдөгчөө Марти надад тэр шөнө юу болсныг бүгдийг нь хэлсэн. 2013 оны 4 сарын 7-ны үүрээр Марти Дезирегийн гэрт очсон юм билээ. Тэр өмнө нь нэг удаа Скоттой хамт ирж iPad зөөврийн компьютерыг нь хулгайлж байхдаа гэрийн түлхүүрийг хаануудыг олж мэдсэн гэсэн. Тэрээр нуусан түлхүүрээр хаалгыг нь аяархан онгойлгоод ортол гэрийн тохиолдол дугарч эхэлсэн байна. Тэр жимээнээр нохоо нь гүйж гарч ирээд чанга буцаж нохооныхоо дугаар Дезире араас нь гарч иржээ. Марти түүнийг хармагцаа буудсан ч Дезире шууд унаагүй. Шалан дээр мөлхөөд амь тэмцэн зүхтгийг оролцсон гин. Тэр үед Марти араас нь дахин 2 удаа буудаж амь насыг нь хөнөөжээ. Тэгээ зүгээр нэг аллах шиг харагдуулахгүй тул гоо сайхны ширээн дээр гэсэн үнэт эдлийн хайрцгийг нь аваад зүхтсан байна. Тэр хайрцагт нь тийм ч үнэтэй зүйл байгаагүй. Энгийн зүйлс байсан. Тэгээд хаалгыг нь буцааж түлхүүрээр нь цоочлоод түлхүүрийг байсан байранд нь үлдээгээд машиндаа сууж зүхтсан байна. Гэртээ хараад өмсөжсэн хувцас, гутал, бэйли зэрэг бүх зүйлээ гал шатааж устгасан гэдгийг Марти надад өөрөө ярьсан. Би үүнийг ганцаараа мэдээд сууж байвал аюултай гэж бодоод цагдаад нэрээ нууцлан дуудлага үлдээсэн гэжээ. Мөрдөн байцаах баг Пэжийн мэдүүлгийг хэргийн газрын нөхцөл байдалтай тулгаж үзэхэд бүх зүйл яг таг таарчлаа. Энд энэ мэдүүлгийг зүгээр нэг худлаа яриа гэж орхиж болохгүй. Гэвч аллагын сэтэл нэг л сонирн байсан.
Пэж өөрөө би тамаргууд биш зүгээр л найзууд гэж зүтгээд идэг. Гэтэл Марти зөвхөн ажлын газрын найзынхаа төлөө хүн ална гэдэг яавч логикгүй хэрэгвэ. Цагдаа нар Пэжийн яриа үнэн эсхийг шалгахын тулд нэгэн арга зэджээ. Тэд Америкийн мөрдөх ажиллагаанд ихэвчлэн ашигладаг тахлагдсан тохио буюу пэжид нууц сонсох төхөөрөмж зүйлгэн Мартитай уулзуулж хэрэгэ үлээх яриаг нь бичиж авахар шийджээ. Пэж ч үүнийг зөвшөөрөв. 2014 оны 8 сарын 8-ны өдөр тэд Starbucks-д уулзсан. Хэрэг гарснаас хойш аль хэдийнэ 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байсан ч Марти маш их төгссөн айсан байдалтай. Тэрээр орж ирээд эргэн тойрноо ажиглаж Пэжийг Дезирегийн талаар ярих бүр сэдвийг шууд хааж амч нийлэхгүй байлаа. Пэж мөрдөгчдийн даалгавраар яриаг яаж игээд Дезире рүү чиглүүлэх гэсэн боловч бүгдэлгүйтэж арга буюу Марти тэгвэл ирэх амралтын өдрөөр уулзах уу? Энэ задгаа газар биш. Танай гэрт уулзъя гэж. Гэтэл Марти хариуд нь болно. Гэхдээ чи нууц сонсох төхөөрөмж зүгээгүй үстэй. Манайд орохоос ч өмнө би чиний биеийг нэгэнгүү нэгжиж оруулах шүү гэсэн байна. Түүнд ямар нэгэн байдлаар сэжиг дүрснү эсвэл өөрийнх нь хийсэн нүгэл байгаа болохоор тэгэж их айд сандарч байсан нь. Ямар тач тэд ингэж салжээ. Энэ уулзалтаас тэдний дунд ямар нэгэн том нууц байгаа тодорхой харагджээ. Анхандаа цагдаа нар Пэж өөрөө аллах үлдчихэд хамаг хэрэгээ Марти руу чих гэж гинүү гэж сэжиглэжсэн ч Starbucks доторх Мартигийн үйлдэл үнэхээр сэжигтэй байлаа. Ингээд цагдаа нар Мартиг гэрчээр дуудаж байцаав. Та нар болон Скотт, Талигаач, Дезире нарын харилцаа яг ямар холбоотой байсан бэ гэж асуухад Марти би зүгээр л хөндлөнгийн ажиглагч байсан. Пэж жирэмсэн болоод сэтгэл санаагаар унах үед нь найзын хуваар яриаг нь сонсч өгдөг байсан. Хаяа Пэж Дезире зүгээр л алга болчихосоо гэж хэлдэг байсан ч тэр нь уурандаа л хэлдэг үгээсэн. Би хизээч хүнд хүчрхийлүүлдэж халтчгаагүй гэж эрс өгөөсгөв. Марти тухайн үед Пэж өөрийг нь алуурчин хэмээн цагдаад барьж өгснийг огт мдээгүй байлаа. Мөн түүний мэдгүй өөр нэг зүйл нь цагдаа нарт Мартигийн эзэмсэжсэн гар буу аль хэдийн нотлох баримтаар хураагдаад ирсэн байсан. Тэрээр зэвсэг бууны хоббитэй бөгөөд ажлынхаа шүүгэнд хууль бусаар буу хадгалж чад баригдаж ажилласаа түр түтгэлцэжсэн. Цагдаа нар энэ баримтыг олж мэдэнгүүтээ түүний дарга дээр нь очиж тэр бууг хэргийн мөрдөн байцаалтанд зориулж манайд шилжүүлж өгнөгээд хурааж авсан байв. Бууны гол төмөр доторх ховил буудах үед суманд дахин давтагдшгүй зураас хувийн тэмдэг үлдээдэг бөгөөд энэ нь бууны хурууны хээ гэсэн үг. Шүүх эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр Дезирийг хөнөөсөн сум нь Мартигийн эзэмсэжсэн бууны загвартай яг ижил буунаас гарсан болох нь тогтоогджээ. Цагдаа нар ингээд Мартиг тулгаж байцааж эхлэв. Чи Пэжийн төлөө Дезирийг ална гэж хэлжсэн үү? Пэж чамайг Дезирийг алсан гэж бүх зүйлийг баримттайгаар мэдүүлсэн гэхэд Марти уурлаж тэр миний амьдралыг бүр мөсөн баллахаар шийджээ гэхэд мөрдөгчд түүнийг тайвшруулад хэрэгээс олцсон сум чиний бууны загвартай таарч ийн гэж хэлэхэд Марти гинэд өмнөх мэдүүлгээ бүрэн няцааж шин зүйл ярьж эхэлсэн байна. Өмнө нь Пэжийг хаацайлж тэр тийм зэрлэг хүн биш гэж ярьжсэн бол өөрийг нь алуурчин гэж барьж өгснийг мэдээд хамаг үннийг дэлгэж эхлэв. Миний тэр бууг хэрэг гарахаас өмнө Пэж надаас гуйж авсан. Хэрэг 2013 оны 4 сарын 7-нд гарсан. Тэр үеэр буюу 2 сараас 5 сар хүртэл хэдэн сарын турш миний буу Пэжд байсан гэдэг. Цагдаа нарын хувьд хэнийх нь үг үнэн болохыг ялгахад хэцүү байлаа. Марти Пэжийг хаацайлжгаад гинэд өөрөө хэрэгтэн болонгуудаа мэдүүлгээ өөрчилсөн үү? Эсвэл Пэж үнэхээр бууг нь авч яваад хэрэг үлдчихэд Марти руу чигсэн үү? Хоёулаа худлаа ярьж явах магадлалтай. Гэсэн ч 2014 оны 11 сарын 13-ны өдөр мөрдөн байцаах баг Мартиг Дезире Стэнфортын амь насыг хөнөөсөн 1-р зэргийн аллахын эрэгт сэжиглэн албан ёсоор баривчилжээ. Гол нотлох баримт нь буу байсан бөгөөд Пэж ч мөн энэ эрэгт ямар нэгэн байдлаар холбоотой байгаа нь тодорхойлаа. Тэгээд бас нэг хүн үлдсэн нь Скотт. Скотт үнэхээр энэ бүхнийг мдээгүй байсан уу? Олон эргэлзээ, асуултууд үлдсэн ч тухайн үед Мартиг ганцаараа баривчлагдсан. Марти өөрийгөө хилмигдсэн гин буруугүй гэж зүтгэдэг. Гэтэл түүнийг шүүх хурлаа хүлээгээд шоронд авах хугацаанд Мартигийн өмнөх ажлын газрын дарга мөрдөн байцаах багтай холбоо иржээ. Тэрээр мөрдөгчөө би Мартигийн хогийн савыг цэвэрлж хаад ийм зүйлс оллоо гэв. Тэр нь юу байсан бэ гэвэл Дезирегийн гэрээс алга болсон үнэт эдлийн хайрцаг, iPad, зөөврийн компьютер байсан. Эдгээр нь Мартигийн хогийн савнаас олцсон тул цагдаа нар Мартиг гарцаагүй жинхэнэ алуурчин мөн гэдэгт бүр итгэжээ. Үүнээс гадна шүүх хурал болохоос 1 сарын өмнө Мартитай хамт нэг өрөөнд хоригдчихсэн орогдол маш чухал мэдүүлэг өгсөн байна. Түүний хэлснээр Марти Пэжийг өөрийг нь барьж өгсөнд маш их уурлаж гаалцуурах гэсэн гин. Тэгээд өрөөний хамтрагчтай андан Пэж болон түүний сүүлийн үед уулзаад байгаа найз хоёрыг нь алаад өгөөж би чамд 20,000 доллар өгье. Чимээг хүүхэн шиг дуусгачих гэж захиалгатай аллах үйлдэлийг хүссэн байна. Хэрвээ үнийг шүүх дээр гэрчилсэн бол Мартид маш ашиггүй хүнд тусах байсан. Гэвч тэр хоригдол зөвхөн цагдаа нарт л үнийг хэлээд шүүх хурал дээр гэрчээр оролцохоос татгалцсан тул энэ яриа үнэхээр үнэн эсгийг батлах боломжгүй үлджээ. Ийхүү Мартигийн шүүх хуралд өгөх тусам прокурорын тал маш том уналтанд орж санаан зовж эхлэв. Учир нь тэдэнд байгаа нотлох баримтууд дэндүү сул. Хамгийн бодит нотлох баримт болох Дезирегийн үнэт эдлийн хайрцаг, компьютер, iPad зэрэг нь Мартигийн хогийн савнаас олцсонч хин нэгэн түүнийг гүтгэхийн тулд зориуд тийш нь хийсэн байхыг үүсгэх аргагүй.
Түүнчлэн эдгээр зүйлс хэрэг гарсны дараа шууд биш, бүтэн 1 жилийн дараа тэр дундаа Мартиг аль хэдийн шоронд хоригдчихсан байх үед гинэт хогийн санаас нь гараад ирсэн тул өмгөөлөгчд нь үүнийг шүүхтээр маш амархан няцаах боломжтой. Мөн гар бууны хувьд ч Мартигийн буутай яг ижил загварын буу ашиглагдсан нь үнэн боловч энэ нь 100% Мартигийн буу мөн гэдгийг баталж чадаагүй. Америкт тийм загварын буу хэдэн мянгаараа байдаг. Дээр нь Марти энэ бууг тухайн үед пэйж авчихсан байсан гэж мэдүүлсэн тул буугч төгс нотлох баримт гэж үзэхэд хэцүү. Хэрвээ энэ чигээрээ шүүх хуралд орох юм бол Марти цагаатгагдаж суллагдах магадлал өндөр байлаа. Иймээс прокурор Мартид нэгэн дийл санал болгожээ. Бид чиний ялыг хөнгөлж өгье. Хариуд нь буруугаа үлээ гэхэд Марти ихэндээ үгүй ээ би шүүх хурлаар орж гин буруугүй гэдгээ батлана гэж татгалзажсэн. Шүүх хурлын яг өмнөхөн Элфорд Флик гэх хуулийн залтыг ашиглахаар өргөдөл гаргасан байна. Өмнө нь олон ирэг дээр гарч ирсэнчлэн би өөрөө гинт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаач хэрвээ шүүх хурлаар орж яллагдвал маш хүнд ял авах эрсдэлтэй тул зүгээр л гин буруугаа үлээ. Миний ялыг хөнгөлж өгнө үү гэж шүүгдэгч тал тохиролцохыг хэлдэг хуулийн тогтолцоо. Хэрвээ жинхэнэ алуурчин мөн бол энэ заалтыг ашиглаад маш хөнгөн ял авах боломжтой. Прокурорч үүнийг зөвшөөрч Марти тулгасан 1-р зэргийн аллагын эргийг 2-р зэргийн аллага болгон бууруулж түүнд ердөө 15 жилийн хорих халгаанаажээ. Энэ явдал 2013 оны хэрэг тул цаг хугацаа нэлээд өнгөрсөн байна. Тэрээр 3 жилийн дараа буюу 2029 онд шоронгоос цуслагдана. Дезирегийн үхэлд ганцхан Марти ял авсан бөгөөд тэр нь ч маш эргэлзээтэй бүрхэг байдлаар шийдэгдээд хэрэг хаагдсан. Үүнээс болж хохирогчийн арга хэрээхэн галзуурах шахсан. Ялангуяа талигаачийн ээж Конигийн зүрх цусагдаж миний охиныг зэрлэгээр алсан тэр новш ердөө л 15 жилийн ял авлаа. Тэгвэл Пэйж, Скот хоёр яах юм бэ? Тэд зүгээр өнгөрөх үү гэж маш их гомдчихлоо. Кони Скотыг ямар ч гим зэмгүй юм шиг гадуур зүгээр явж байгааг харах бүртээ дотор нь гал асдаг байв. Скот миний охиныг төлөвлөж алсан уу үгүй юу гэдг нь хамаагүй. Энэ бүх хэргийн шалтгаан их усүрийг нь тэр өөрөө тавьсан. Түүний заван үйлдэлээс болж ийм зүйл боллоо гэж бухимджээ. Мөн анх Скот гэртээ ирээд тохиол дугарч яхад цагдаад л дуудлага өгчөөд гэрлүүгээ ороогүй явдалд нь маш их гомцсон байдаг. Гэрт чинь ямар нэгэн зүйл болсныг мэдсэн бол дээр нь чи өөрөө буутай байсан мөртлөө яагаад гэрлүүгээ орж охиныг минь аврахыг хүсээгүй юм бэ? Цэргийн алба хаажсэн ийм аймхаа байна гэж байх уу? Зүгээр л цагдаа нарыг хүлээгээд гадаа зогсож илоо хэмээн ууралсан байна. Үүн дээр нэмэгдээд Пэйж тэр байнга худлаа айлж Скот Дезире хоёрыг нээлттэй харилцаатай байсан гэх ярианд 100% итгэх аргагүй байлаа. Хожим нь Пэйж 2024 онд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө би Скотод Дезирет ч хайртай байсан. Бид зүгээр нэг бэлгийн харилцаа, гаж донтой гурвалжийн харилцаа үүсгээгүй. Бид Дезирийг маш онцгой, нандин хүн гэж боддог байсан гэж ярьжээ. Энэ эргийн гол шалтгаан их усүрийг тавьсан. Магадгүй өөрөө ч жинхэнэ алуурчин байж болох тэр хүний амнаас хохирогчийг өрөвдсөн хайрлсан үгс гарч байгаа нь үнэхээр зэгүүцмээр байлаа. Энэ бүх харилцаа маш ээдрээтэй заван боловч ганц үнэн зүйл нь Дезире тэр хүмүүсийн араар тавилт нууц амрын харилцаанаас болж амиа алдсан. Магадгүй Марти, Скот, Пэйж нар бүгдээрээ ямар нэгэн байдлаар энэ аллагад гар бие оролцсон. Эсвэл бүгд анханасаа мэдчихсэн баг. Ялангуяа Пэйж бүтэн 1 жилийн дараа Мартиг гинэт надад хэрэгээ үлээсэн гэж ярьж байгаа нь байж боломгүй зүйл. Мөн Скотийн хувьд өнөөдөр Дезирийг гэртээ ганцаараа байгаа шүү гэх мэдээлэл өгөх эсвэл зориуд Дезирийг гэрт нь ганцаарнг нь үлдээх үүргийг гүйцэтгэсэн байх магадaltaй. Энэ эргийн талаар та нар ямар бодолтой байгаагаа сэтгэл хэсэгтүүлдээгээрэй. Ямар ч тач өнөөдрийн хэрэг маань энэ үрээ дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.